Энэ хөлөг Казахстан улсаас махны чиглэлийн Гиссар Арашаан үйлдвэрийн хоньыг оруулж иржээ. Энэ үйлдвэрийн хонь төлөг багтаа 80-аас 90 кг орчим амьдын жинтэй байдаг бөгөөд нас бие гүйцэхэд хуц нь 180-аас 220 кг хүртэл жин татах боломжтой юм байна. Түүний оруулж ирсэн Гиссар Арашаан үйлдвэрийн хонь нь бэлчээрийн нөхцөлд өсгөх боломжтой, өсөлт хурдан, мөн махны ашиг шим өндөр зэрэг давуу талтай юм а. За хэрвээ Улаанбаатар хотыг тойруулан 100 гаруй ийм төрлийн үржлийн аж ахуй фермийг байгуулж чадвал дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж удирдлийн чанартай үнийн өсөлт, нөөцийн хомсдлыг бууруулах боломжтой гэж үзэж байна. За үзэгч та бүхний харж байгаа энэ хонь бол Казахстаны Арашаан үйлдвэрийн хонь. За энэ бол дүнгэж төлөг. Гэтэл за 183 см өндөртэй миний баг ингээд талаас дээгүүр хэмжээнд татж байгааг та бүхэн харж байна. За энэ хоньны махны гарцуул за яг энэ төлөгнөөс авахд бол нэг 80-аас 90 ил татдаг бол за нас бие гүйцэн хонь бол бүр 220 кг татах магадaltaй байдаг гэж зүйлийг ярьж байна. За Улаанбаатар хотыг тойруулаад за яг ийм хоньны нэг 100 гаруй үйлдвэр байгуулахад за Улаанбаатар хотын иргэдийн махны хэрэглээг бол тодорхой хэмжээнд хангаад за үнийг буулгах магадaltaй гэдэг ийм зүйлийг за фермер эрхлэгч инхөлөг гэдэг залуу бол ярьж байна. Монгол төлөг нэг 15-20 ил байдаг шүү дээ. Энэ ер нь бол дандаа хаврын хоргонууд байгаа ийм хоргонууд нь 3 хоц нь болохоор төлөвнүүд. Одоо нэг амьдын жингээр нэг 80 ил байгаа болов багада. Ер нь бол намраас бол овоо жин юм чинь ер нь бол яг бүр нас бие гүйц нь бол 220-оос 233 ил рекорд нэвтэлсэн байлээ. Тий энэ хонь маань бас давуу тал нь болох юм бол ууцсан сүлтэй, том сүлтэй учраас ер нь бол энгийн Монгол хонь дээр тавиад гарсан ургаа, эрт хавар гарсан ургаа намранд бэлдээд ууц бэлтгэхэд бол бас нүн тохиромжтой. За энэ хөлөг мөн 10 үйлдвэрийн ямаа оруулж ирэн үржлийн ажил хийж байна. За энэ үйлдвэрийн шүдлэн ямаал гэхэд 3 ил 500 г ноолор өгдөг бол ММА 2 хил 500 г ноолор өгдөг. Харин борлон 800 г ноолор өгдөг байна. Тухайлбал борлон л гэхэд одоогийн бэлчээрт буй эр ямааны даттай хэмжээний ноолор өгч байгаа юм а. Энэ үйлдвэрийн ямааны махыг урд хөршөд борцыг зориулалтаар өргөн ашигладаг. Тиймээс 10 үйлдвэрийн ямааны мах өндөр үнэтэй байдаг байна. Шүдлэн ямаал гэхэд 60 кг хүрдэг гэлээ. Тэ энэ ямаа маань өөр 14 микронтой хамгийн нарийн ноолортой юм билээ. Ер нь бол яг Францын үзэсгэлэнд энэ ямааны ноолороор хийсэн цам цуулан ороолт малгай одоо ноолорын эдлүүд нь нэгт шалгарсан юм билээ. Тэ мэдээлсэн. Энэ ямаануудыг юу гэдэг юм бас бэлчээрээр гаргаж бэлчээхэд ер нь бэлчээ шүү дээ. Угаасаа энэ ямар ч асуудалгүй бас өндөр уулаар явдаг. Ялгаа байхгүй яг Монгол малтай адилхан л одоо энэ сарвчанд өвлждөг, уулаар бэлчдэг. Ялгаа байхгүй яг ингээ гахаа шиг бордоод иддэг мал биш. Энэ хөлөг Гиссар Арашаан үйлдвэрийн 120 хуцыг Казахстан улсаас ачуулан эх орондоо авч ирэх гэж байсан ч Оросын улмааны улсаар хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүй байна. Улмаар тэр 300 гаруй сая төгрөгийн хохирол хүлээжээ. Гэсэн ч бууж өгөлгүй цөөн тоогоор оруулж ирээд байгаа нэм тэрээр цаашид мал аж ахуйг илүү ашигтай салбар болгож малчтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэйг онцолсон юм а. Мөн Монгол улс хөдөө аж ахуйн салбарыг зөв чиглүүлж чадвал эдийн засгаа тэлэх олон боломж болцоо бий гэдгийг сануулсан юм а. Гэвч манай улсын төр засгийн бодлого шийдвэрүүд хангалтгүй байгааг шүүмжлэлтэйгээр хэлж байсан юм а.